Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооноос санаачлан бодлого зарчим форумыг шат дараатаагаар зохион байгуулж байхаар болсон байна. Бодлого зарчим форум нь ардчлалын үнэт зүйлсийг эрхэмлэгч залуусчил бүр нийгэм тулгамдж буй цаг үеийн тодорхой асуудлуудыг ардчлалын суурь зарчмад хүний эрхийн хандлагын үүднээс бодлогын төвшөнд нь нухацтайгаар олон талаас нь хилцэх зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. 2018 онд хилцэх сэдв нь үндсэн хуулийн шинжилгээний талаар байгаа бөгөөд өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийж байна. Ямар ч тохиолдолд бол 1992 оны 1 сарын 13-ны үндсэн хуулиар бол Монгол улс бол парламентын бүгд найрамдах улс гэсэн. За мэдээж энэ зарчмаасаа бол хазах ёсгүй шүү дээ. Хоёрдугаарт бол одоо нийтлэг хүний эрхийн одоо түгээмэл хүний эрх хэрэгчлээ хувь өмчч гэдэг юм уу тийм ээ. Тэр үнэт зүйлүүдээс бол бид мэдээж татгалзахгүй шүү дээ. Гагцгүй бол зүгээр одоо юу гэдэг нь засаглалын хувьд бол ямар өөрчлөлттэй явах вэ гэсэн асуултуудын төслөөр явж байна л та. Зүгээр арсан залуучдын холбоо бол өнөөдрийн энэ гаргаж байгаа их хурлаас гаргаж байгаа энэ төсөлтөр бол ямар нэгэн намын юм уу байр сууриас хандах нь бол зохимж өгж үзэж байгаа юм л та. Хамгийн гол нь бид нар бол энд бол яг бодлогын анализ хийгээд эрдэмтэн судлаачдынхаа одоо тэр судалгаа харьцуултыг сайн үзэж улмаар бол өнгөрсөн бас 26 жилийн хугацаанд явж ирсэн гэнэ үндсэн хуулийнхаа давуу болон сул талыг бас нэлээд одоо даацтай шинжилж за улмаар бол бусад улс орнуудын туршлагуудыг бас маш сайн ажиглах хэрэгтэй л доо. Уг хэлэлцүүлэг нь шүүх эрх мэдэл үндсэн хуулийн цэц ба шүүхийн тогтолцооны шинжилэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ба шинжилэл, гүйцэтгэх эрх мэдэл, засгийн газар ба ерөнхийлөгчийн институт шинжиллийн асуудлууд, хууль тогтоох эрх мэдэл ба шинжилэл гэсэн дөрвөн сэдвийн дор явагдах юм байна. Гол асуудал юу яригдж байна гэхээр ерөөсөө үндсэн хуулийн институтууд болох ерөнхийлөгч, их хурл, засгийн газрын хоорондын харилцааны эрх мэдлийн хуваар нь ямар байх вэ? Хоорондоо хэрхэн харьцах вэ гэдэг талаар л ярьж байгаа. Тэгээд сүүлийн үед явж байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг анхаарал татах сонирхолтой зүйл байгаа нь болохоор энэ настай холбоотой асуудал байгаа. Одоо жишээ нь өмнө дээд шүүхийн ч юм уу тодорхой шатны шүүхийн шүүгчээр 25 нас хүрсэн хүн томилогдож болно гэдэг үндсэн хууль дээр заасан байгаа л энэ өөрчлөлтөөр 35 болгож оруулж ирж байгаа. Мөн сүүлд болохоор дахиад нэг хоёр дахь хуулбар дээр ямар юм орж ирсэн бэ гэхээр улсын их хурлын гишүүнд 25 нас хүрсэн хүн нэр дэвших боломжтой гэд байгаа байтал нэмэлт өөрчлөлтөөр болохоор 35 болгож өөрчлөлт орж иж байгаа. Яг хувийнхээ хувьдлаар энэ дээр бол жоохон шүүмжилттэй хандж байгаа. Одоогийн үндсүүлийн шинжил ярьж байгаа энэ холбоо ярьж байгаа энэ цаг үетэй холбоотойгоор бид нар бол мэдээ сонгуулийн системийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж би бол хувийнхээ зүгээс үздэг. Энэ ямар систем байх вэ гэдэг өөрөө 76 жижиг мажоритар систем нь өөрөө нийгэмд ямар хортой вэ гэдгийг бол надаар хэлүүлдэг бол сонгогч иргэд олон болон мэдж байгаа. Энэ өөрөө хитрхийх популизм хийсэн, хий амлалт өгсөн тухайн улсын хурлын гишүүн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд тулгамддаг. Монгол улс ч өөрөө асар удам нутагтай. Тэр болон 76 жижиг мажоритар систем болгох хуваачаар Монгол улсын 76 гишүүнээр сонгож байгаа хүмүүс нь өөрийн эрхийг хэрэгжүүлэхэд бол хитрхийх амлалт популизм хийсэн тийм зүйлүүд их гарсаар байгаа. Энэхүү хэлэлцүүлэгт ардчилсан намын удирдлагууд оролцсноос гадна хууль эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд судлаачид оролцож байна.